Сайн байна уу? Улсын шалгалтын дүнг сургалтын менежер HLXP системд оруулахдаа HLXP-цэг e-school системд өөрийн эрхээр нэвтрээ орж FCS үндсэндсний улсын шалгалт эцсийг сонгоно. Дэлгэцийн зүүн талаас шалгалтын дуу оруулах анги бүлгийг сонгоно. Дүү оруулах шалгалт дээр mouse 2 товч дарж дүү оруулах сонголтыг хийнэ. Шалгалтын оноо хэсэгт улсын шалгалтын нийт оноог оруулах ба чансаа бодох хэсэг цонхыг зөвлөснөөр сурагчийн улсын шалгалтын гүйцэтгэл ангийн нийт сурагчдаас хэддүгээр чагсаж байгааг тооцоолох боломжтой. Дүү оруулах ногоон товч дарснаар сурагчдын чагсаалт нээгдэх ба дэлгэцийн зүүн дэд болно байх дүү оруулах улбар шар товчийг дарж шалгалтын дүнг оруулах сурагчийг сонгоно. Бүтэн оноо авсан сонголтыг зөвлөснөөр сурагчид автоматар бүтэн оноог өгөх ба бусад тохиолдолд авсан оноо хэсэгт сурагчийн оноог гараас оруулна. Ингэснээр онооны доод хэсэгт сурагчийн гүйцэтгэлийн хувь харагдана. Хадгалах ногоон товч дарж ангийн сурагч нэг бүрд дээрх үйлийг тавтан хийж дүнг оруулна. Хэрв сурагч улсын шалгалтанд ороогүй тохиолдолд шалгалтанд ирсэн хэсэг цонхны зөвлөсөн тэмдэглэгийг авах ба тухайн сурагч ямар шалтгаанаар шалгалт өгөөгүй Т буюу тасалсан, Ö буюу өвчтэй, Ч буюу чөлөөтэй сонголтоос сонгож хадгална. Ангийн бүх сурагчдын шалгалтын мэдээллийг оруулсны дараа чагсаалтын доор байх хадгалах болон баталгаажуулах сонголтыг хийнэ. Хадгалсан улсын шалгалт улбар шар төлөвтэй харагдах ба дээр нь mouse 2 товч дарж засаг сонголт хийснээр сурагчдын чагсаалт нээгдэнэ. Дүн засах сурагчийн бүртгэл дээр mouse 2 товч дарж тухайн үнэлгээг засах болон устгах сонголтыг хийж болно. Харин баталгаажуулсан шалгалт FCS системд хараахан илгээгдэг буюу саарал төлөвтэй харагдах ба хэрэв илгээгээгүй тохиолдолд идэвхгүй болгон засаж болон устгах боломжтой. Баталгаажуулсан шалгалтын дүн идэвхгүй болохдоо дээр нь mouse 2 товчийг дарж идэвхгүй болох сонголтыг хийснээр хадгалсан төлөвт шилжинэ. Шалгалтын дүнг FCS рүү илгээхдээ урд байх цонхыг зөвлөн дэлгэцийн зүүн дэд талд байх FCS рүү илгээх улбар шар товчийг дарж илгээнэ. Сургалтын менежер FCS системдээ нэвтэрч илгээгсэн шалгалтын дүн эцсийн байдлаар баталгаажуулна. FCS системдэр эцсийн байдлаар дүнгуудыг баталгаажуулсан тохиолдолд дахин засах, буцаах, устгах боломжгүй ба боловсролын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу тухайн дүн сурагчийн хувийн хэрэг болон төслийн гэрчилгээнд дээр бичигдгийг анхаарна уу? Хэрэв эцсийн байдлаар баталгаажуулаагүй тохиолдолд HLXP систем дээрх илгээсэн буюу ногоон төлөвтэй дүн дээр mouse 2 товчийг дарж буцаах сонголт хийх боломжтой бөгөөд буцаасан дүнг засах боломжтой болно.